Дэлхийн нийт гадаргын 71% ус эзэлдэг бөгөөд үүний 96.5%-ийг тэнгис далайн ус эзэлдэг байна. Тэгвэл монголчууд бид газар зүйн хувьд тэнгис далайгаас алс хол эрсдэл суур амьсгалтай хуурай газрын бүсэд амьдардаг. Далайн төвшнөөс дээш өндөрлөг газар амьдардаг хүмүүсийн хувьд хүчил төрөгчийг биедээ бүрэн гүйцэд авах нь хүндрэлтэй байдаг бөгөөд үүний дээрээс манай Улаанбаатар хотын утааг дуртаад ширхгүү болов. Энэ нь зарим нэг зүрх судасны өвчний хүндэсвэр болдог талаар эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг байна. Манай улсын хувьд жилийн 4 улиралтай Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэгт 109-оор ордог шүү дээ. Иймээс бид нийтээрээ D витамины дутагталд байнга орох эрсдэлтэй байдаг байна. Хуурай сөрөн уур амьсгалтай учраас монголчууд маань жилдээ нэг удаач болов далай тэнгис рүү аялж байвал ямар ач холбогдолтой болохыг дараагийн слайднаас үздэцгээе. Тэнгис далайгаар аялах нь бие махбод хийгээд сэтгэл зүйн онцгой ач холбогдолтой. Далайн давлгаан тогтмол чимээ, усан онгоцны үйл ялэг дайвах мэдрэмж, далай тэнгисийн сүрслэг байдал нь хүний стресс ядаргааг тайлж тайвшруулах мэдрэмж төрүүлдэг байна. Далайд байдаг бичил ургамлууд нь фотосинтезийн тусламжтайгаар дэлхийн нийт хүчил төрөгчийн талыг үйлдвэрлэн гаргадаг ажээ. Иймээс та далайгаар аялах зуура бид шаардлагатай хүчил төрөгчийг хангалттай авч чадна гэсэн үг. Мөн далайн чиглэг агаар нь сөрөг ён агуулсан байдаг нь таны биед их серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж, таны сэтгэл зүйн байдлыг сэргээж, сэтгэл готрлыг бууруулж, эерэг үйлчлэл үзүүлдэг ажээ. Эцэст нь мэдээж нарнаас авах D витамин маш сайн авч чадах нөхцөл бас болдог. Ийм ч учраас дэлхийд даяар далайн аялал нь аялал жуулчлалын нэгэн томоохон салбар болж өгсөн бөгөөд жил бүр дэлхийд даяар 38 сая гаруй жуулчид далайн аяллыг сонгон үйлчлүүлдэг байна. Хөдөлгөөний давцан дээр тоолж баршгүй олон үзүр үйлчлэгээ байдаг бөгөөд хоол, үзүр үйлчлэгээ бүгд үнэгүй тасалбарын үнэндээ багтсан байдаг учраас хол замд ядарч түртэлгүйгээр ачаа дэшааны хотоос нөгөө хот руу зөөж зовлгүйгээр маш олон хотуудыг аялан үзэх боломжтой байдаг байна. Монголчууд бидний хувьд далайгаар аялмаар санагдавч хаанаас хэрхэн яаж захиалга хийх талаар төдийлөн гарын доорх мэдээлэл байдаггүй. Юурээс тэнгис далай биднээс хол сэдв мэт сэтгэл төрхөн бий. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй дэлхийн 193 оронд үйл ажиллагаа явуулдаг Incruises компани аялын платформыг монгол хэл дээр ашиглан далайн аяллыг гэрээсээ захиалах боломж байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Уг платформ нь ашиглахад энгийн хэлбэр бөгөөд дэлхийн аль ч твдэх 21 мянган маршрутын круиз аяллуудаас та өөрийн хүссэн аяллаа сонгон хямдралтай үнээр захиалах боломжийг олгодог. Антарктидын аялал хүртэл байдаг нь маш сонирхолтой юм. Incruises компани нь дэлхийн хамгийн том шилдэг хөлөг онгоцны оператор компаниудтай гэрээтэй ажилдаг төдийгүй уг аялын платформыг ашиглан та Marriott, Hilton, Hyatt зэрэг дэлхийн хамгийн тансаг зочид буудлуудыг хямдралтай үнээр захиалах боломжтой байдаг. Манай Монголын зарим зочид буудлууд ч хямдралтай үнээр уг платформд орсон байдаг байна. За энэ бүхнийг сонсоод танд ямар сэтгэл төрж байна? Та магадгүй би далайн аяллаа эртнээс төлөвлөж хоримтлал үүсгэж байгаад далайгаар заавал аялнаа гэж бодож байж болох юм. Тэгвэл таны хувьд ямар алхмууд хийх вэ? Юуны төрөнд Incruises компаниг гишүүнчлээ идэвхжүүлэх хэрэгтэй? Үүний дараа сар бүр $100 хоримтлал үүсгээд явхад та 5 сарын дараа $500 хоримтлал үүсгэсэн байх болно. Классик гишүүнчлэлтэй гишүүний хувьд Incruises компани таны хоримтлалыг 2 дахин үржүүлж шагналын оноо болгох бөгөөд та далайн аялал худалдан авахдаа энэ оноогоо хямдрал болгон ашиглах боломжтой болно. Нэгэн жишээ авч үзье. Та аялын платформоос өөрийн хүссэн аяллаа сонготол энэ нь хөлөг онгоц дээрх $2000 үнэтэй өрөө байлаа гэж бодъё. Та уг өрөөнд хосоор аялах боломжтойг санаарай. Ингээд уг аяллыг худалдан авахдаа та 5 сарын турш өөрийн хоримтлуулсан $500-оор 2 дахин үржүүлэн $1000 хөнгөлөлт эдлэн ердөө $1000-оор $2000 өрөөг худалдан авч далайн аялалдаа гарах боломжтой болно. Өөрөөр хэлбэл та $500-ыг 5 сарын турш хоримтлуулсан боловч уг аялалд $1000 хямралт гаргасан гэсэн үг. За хамгийн сүүлд нь таны хөлөг онгоцны аялал бэлэн болсон учраас та далайн боомт хүртэлх нислэгийн тийз тухайн аялах газрынхаа визний шаардлагуудыг судлах хэрэгтэй болно. Харин та хоримтлал үүсгэлгүйгээр би яг одоо аялмаар байна гэж бодож байж болох юм. Энэ ч мөн боломжтой. Таны хувьд нэн төрөнд гишүүнчлээ идэвхжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр гишүүний хямдрал авах боломжтой болно. Та хөлгөө онгоц зочид буудал алиг захиалсан бай 17% хөнгөлөлт авах боломжтой. Мөн түрүүний жишээг татахад таны явахыг хүссэн чиглэлийн аялал $2000 үнэтэй гэж үзье. Та гишүүнээ идэвхжүүлээд шууд захиалга хийж 17% хөнгөлөлт дэлснээр энэ жишээн дээр $340 хэмнэлт нэг аяллаас авах боломжтой болно гэсэн үг. Мөн адил далайн боомт хүртэлх нисэх